Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар ардын багш гавьяат хуульч доктор профессор Бирагийн чимдийн нэрэмжит шагнал гардуулах ёслол төрийн ёслол хүндэтгэлийн их дахимд боллоо. Чимдийн нэрэмжит шагналыг 2015 оноос жил бүр олгож ирсэн уламжлалтай. Шагналыг улсын хурлын төлөөлөх хууль батлага хян шалгах үйл ажиллагааны онол арга зүйг боловсронгуй болгох, парламент ёс, парламент судлал, үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох, судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр тойрвсон шилдэг бүтээлд олгодог. Ёслолынхэнд Монгол Улсын хурлын даргын 2026 оны 1-р сарын 12-ны өдрийн чимдийн шагнал олох тухай тэг дөрвөн тоод захирамжийг танилцуулсан. Ингэснээр багш 2 буюу Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор профессор Жавхлангийн Бямба, хууль зүйн ухааны доктор профессор Жамба Жүлтмийн эрхэс хулнаард Бирагийн чимдийн нэрэмжит шагналыг олгосон юм а. Шагналыг улсын хурлын дарга гардуулж үг хэлсэн юм а. Энэхүү бүтээл нь үндэсний эрх зүйн тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэхэд бодиттой хувь нэмэр оруулсан. Манай улсын эрүүгийн процессын эрх зүйн асуудлыг дэлгэрэнгүй задлан шинжилсэн бүтээл болсон бөгөөд эрдэмтэн судлаачид оюутан залуусын эрдэм шинжилгээ судалгааны олон бүтээлийн үн цэнтэй их сурвалж сургалтын чухал хэрэглэгдэхүүн болно гэдэгт итгэлт өгс байна. Энэ дашрамд Бирагийн чимд тухайн хойч үедээ зүү хууль гаргадаг улсын хурал, сайн гүйцэтгэдэг засгийн газар, шударгаар хамгаалдаг шүүгч энэ гурав байж сая хууль биелнэ. Хуулийг дээдсийг эрхэмлэн хязгаарлах, дооцсыг инэрн нэгүүлсхийн тулд гаргадаг юмаа гэж загсан үнэт сургаал өгс энэ цаг үед судлаач эрдэмтэд төдийгүй хууль тогтоогч бид бүхэнд улам үнцэн ач холбогдолтой байгааг дахин сануулж өдөр тутмын үйл ажиллагаанд дагаж мөрдөн ажиллахыг уриалж байна. Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал бүтээл нь бүтцийн хувьд 13 бүлэг 76 дэд хэсэг, ном зүгээс бүрдсэн 320 гаруй хуудастай томоохон хэмжээний бүтээл болжээ. Эрүүгийн процессын эрх зүйн ерөнхий тусгай ангийн асуудлыг бүхэлд нь агуулснараа онцлогтой юм байна. Эрүүгийн процессын үе шатууд ямар ажиллагаа явуулахыг тодорхой зааж өгсөн. Ер нь одоо уншсан хүнд дэг журмыг сахиулах үүднээс бичигдсэн юм шиг тэг нэнгэнгээд бичигдсэн болохоор тийм хуультай төстэй юм шиг тэр үеийнхэл зарим хүмүүсүүд энийг онл ач холбогдол багтаа юм байна, тулгуугдсан зүйл байна гэж шүүмжилдэг талч байдаг. Огт тийм биш. Тусгай анги бол тодорхой байхгүй болдог. Тусгай ангийн тэр зүйл заалтыг тодорхой тайлбарлаж өгөхгүй бол болдоггүй. Баримтчилнэ гэдэг чинь ийм учиртай юм. Нотлоно гэдэг чинь ийм учиртай юм. Нотлбарт цуглуулна гэдэг ийм учиртай юм. Олж явна гэдэг ийм учиртай юм гэдгийг нарийн тайлбарлахгүй бол болдоггүй зүйл. Тэсэн 2016 оны дараахан бичигдсэн болохоор жаахан яар сандарсан. Яагаад гэвэл хүүхдүүд төгсөж байгаа улсуудын бакалаврын төвшингийн хязгаарыг тийм одоо мэдлэг чадвартай байлгахаар хангахын тулд систем хэрэгтэй байдаг юм. Түүнд сурах бичгийн хөтөлбөр гэдэг бол арай жаахан шахагдсан ойлгомжтой гэж хэлэхээр одоо зарим улсууд хялбар гэж ярьдаг, тийм хялбар огт биш. Тэр шахсан төвшний зүйлийг бэлтгэхийн тулд бид жаахан сандарч ажилласан. Одоо бол боломжтой болсон. Одоо бол илүү чанартай болох нөхцөл бүрдлээ. 94 оноос 2002 оны хооронд л ихэд 380 өөрчлөлт гарсан. 2002 оны эрүүгийн байцаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль ахаад 2007 онд 272 өөрчлөлт орсон. Ахаад 17 онд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд 2 дахь шинэ хууль төрсөн. Энэ хууль одоогийн байдлаар 225 өөрчлөлт орсон. За ийм олон одоо өөрчлөлтүүд манай энэ эрүүгийн процессын хуульд одоо орж өөрчлөгдөж хүний эрхийг хангах хамгаалах баталгаа болж байгаа. Энэ хугацаанд нийтдээ улсын их хурлаас энэ эрүүгийн процессын хуулийг өөрчлөхөд тэр өөрчлөлтийн хүнд хууль гардаг. Энэ хуулийн тоолж үзэхэд 20 шахам улсын их хурлын хууль гарч үндсэн хуулийн цэцгийн 10 шахам дүгнэлт одоо хууль буруу байна, хүний эрх зөрчсөн байна. Ийм 10 гаруй одоо дүгнэлт жишээл үндсэн хуулийн цэцээр засагдаж өөрчилж. За улсын дээд шүүхээс бас хуулийг зөв ойлгуул тайлбарлах олон тогтоолууд гарч за ингэж одоо өөрчлөгддөг. Тэгэхээр бид бүхний одоо гол зорилго бол энэ хуулийнхаа энэ өөрчлөлт бүхнийг нөгөө үндсэн суур харилцаа хүний эрхтэйгээ холбож алдаа оноог нь ямагт засаж сайжруулж байх
одоо шаардлагатай. Ийм учраас одоо бид нарт бол өдөр тутам өөрчлөлтийг нь харж мэдэрч тэрэн дээр одоо багшийн хувьд одоо өөрчлөлтийг мэдэрч ер нь доктор профессор хүмүүс гэдэг чинь нийгмийг соён гэгэрүүлэх үндсэн үүрэгтэй. Шагнал гартуулах ёслолд улсын хурлын дарга, улсын хурлын дэд дарга, улсын хурлын гишүүд, улсын хурлын тамийн газрын удирдлагууд, Бирагийн чимдийн нэрмжит шагналтууд болон Монгол Улсын хөдөлмөрийн баатар ардын багш, гавьяат хуульч доктор профессор Бирагийн чимдийн гэр бүл үр хүүхэд, шавь нар, албаны хүмүүс оролцлоо.